жилд гэрийнхтайгаа биш ажил дээр оноо гаргадаг хүний влог. 31 өдөр нь кемпэсгэ гэдэг нь маш том буудал бас тоглолтоо далайн хажууд хийсэн. Тэгээд би хоёр тоглолт дээр ирсэн байна. Тэгээ яг үндэ штэ өнөөдөр юм идэг үлсэл хизээ хоолох юм бол хизээ их юм бол ямар ч мэдээлэл авахгүй за. Туркэд лайв мьюзикийн хажуугаар 2-3 л тийм шоу болж байгааг харж байсан хгүй гэсэн чинь Египтэд болохоор бүр 5-6 шиг шоу нэг дор авдаг юм бэлээ за. Миний тоглолтсон газар маань бүр амар том байсан за. Тэг би нэг хоолгосон чинь нөгөө хоолоо ачирч иргсээр этэл алхаж явсаар этэл нөгөө хоол маань хурцсан за. Тэг би хурцсан хоол идчих чадав. За тэгээд бүр бэлээ дансер чинь бүр ингээд 2-3 төрлөөр ирсэн заяа. Тэнгүүтээ бас Майкл Джексоны бүр энэ шоу бол үнэхээр энддэг хамгийн сайн бест шоу. Тэгээд тоглолтын дундуур энэ 2 цагийн нон-стоп тоглолт хийж байгаа байхгүй юу. Тэрний дундуур манай анимашнууд намаа ингээд дэмжиж өгөөд ингээд бас бүжиглээ. Би бас ячаад амар хөөрцөн дээ бүр анимашнуудын нөгөө бүжиглдэг тэр аян дээр бас бүжиглээ. Тэгээд намайг нэг анимашн ирээд ингээд утсан юм аваад бичлэг чи хийдгээгээд оршоо ороод бүжиглээ тэгээд тэгээ би бүр яд ингээд очиод бүжиглж байгаа юм чи. За тэгээ та бүхэн харж ийл энэ олон хүмүүс бүгдээрээ босч бүжиглсэн гэл бүр тэгтлээ гоё шоу болсон заяа. Тэгээ бүр ингээд хитэн 10 шоуны дараа хамгийн сүүлд нь нөгөө лайв мьюзик маань ингээд нон стоп 2 цаг явчихгууд хүмүүс бүр ингээд хөөрөөд тэгээд бүр айгүй гоё өгнүүд надад амар их олон хүмүүс хэлсэн. Тэгээд энэ дагаар анимашн залуучууд бол үнэхээр хөөрхөн үнэхээр хайрцагтай хүмүүс. За тэгээ тоглолт дуусчлаа гэд би ингээ гараад ирэхгүй юу 11:40 гэж болж байгаа. За машин дотроо оноо гаргах юм байна гэсэн чинь манай машин ирэхгүй. Тэгээ би буцаж ороо заяа. Баахан хүмүүстэй дунд бүжиглэстэй балыг наасан шин. За тэгээл угаасаа уламжлалсаар ингээд оноо гаргах юм бэ нөө бод дээрээ дандаа заяа. Тэгээд ирэх жил минь энэсээр илүү гоё өөрөөгаа сайн гоё гэрийнхэн дагархаасан гэж бодогдоод уйлхаа шахал ясан да. Яг энэ үед л хүн болгон хайртай хүмүүсээ тэрэл хүсэж байгаа. Энэ үед би бүр амар юм орсон. Энэ тэр хойш урагшаа гарсан чи бүгдээрээ тэрэлж үзэлцэл гэсэн чи би ганцаарч байгаа юм шиг санагдаад уйлхаа шахаад гэхдээ би энэ жил бүр ямар их гоё сайхан зүйлсүүдийг авлаа. Тэгээ байгаазалт үнэхээр их талархаж байна. За тэгээ гэртээ хараад найзандаа орж ирсэн байна. Тэгээд найзуудтайгаа пицца идээ. Гоё юм яриад гоё шинжилгээ тэмдэглэсэн.